За өнөөдөр бас түүхэн үйл явдал болж байна. Энэ удаагийн улсын их хурал Монголын эдийн засгийн хамгийн том төсөл болох 3 дахь хөршийн анхны тийм том хөрөнгө оруулалт болох оюутлогоо төслийн талаар бас нэгдсэн байр сууриа гаргаад засгийн газарт бас тодорхой бодлого хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх юм түүхэн шийдвэр гаргах гэж байна. Тэгэхээр оюутлогоо төсөл бол яах аргагүй Монголын хувьд бол маш ийм чухал ач холбогдолтой төсөл. За 16 жилийн өмнө анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш оюутлогоо Монголын эдийн засгт бол бас тодорхой үр өгөөжийг өгсөн. За үүний үр дүнд дэлхийд үлгэр жишээ болсон гүний уурхай ашиглалтанд орсон. Энэ жил Монгол улс зэсийн экспортоос 5 гаруй тэрбум $, орлого олж байгаа. Анх удаага. За энэ жилийн экспортын орлогын хэмжээгээр зэс анх удаа бас одоо нүүрснээс илүү гарч байгаа. Сүүлийн олон жилийн дунджийг авч үзэх юм бол. За тэгээд бас энэ жилээс оюутлогоо төслийн мөнгө урсгал бас эерэг болж байгаа гэсэн ийм гадаад зах зээлийн харьцангуй таатай нөхцөлд бид бол одоо оюутлогоо төслийн талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. За оюутлогоо хэн шалгах төр хороо өнгөрсөн 6 сарын хугацаанд ажилласан. За нийт иргэдийн хувьд болохоор 3 өдрийн сонсгол хамгийн их анхаарал татсан боловч энэ хугацаанд одоо өнөөдөр их хурлын танхимд хүрэлцэн ирсэн нийт 20 гаруй шинжээч хянан шалгагч нар маань бол маш одоо олон хуудас баримт бичгээр дүн шинжилгээ хийж за энэ төр хорооноос бол одоо тайлан гэсэн ийм баримт бичиг гарсан байгаа. За мөн одоо хянан шалгах төр хорооны тогтоолоор төр хорооны санал дүгнэлт батлагдсан байгаа. За тэгээд түүнээс гадна одоо өнөөдөр энэ улсын хурлын тогтоолын төслийг бол одоо улсын хуралд өргөн барьж батлуулахаар ингэж ажилласан. За тэгээд тогтоолын төсөлд юу гэж заасан байгаа вэ гэхлээр төр хорооны санал дүгнэлтийг бас харгалзан үзээрэй. Ерөнхий сонсголын явцад бий болсон мэдээлэл дээр бас маш сайн тулгуурлаж засгийн газар дараа дараагийн хэлцээр дараа дараагийнхаа бас бодлогыг тодорхойлоорой гэж ингэж зорж байгаа. Тэгэхээр үүнд санал дүгнэлтэнд болохоор саяны дурддагддаг үр өгөөжтэй холбоотой асуудлуудыг бас тодорхой тусгахыг зорьсон. За мөн сонсголын явцад бас протоколд энэ асуудлаар бас нэр бүхий одоо өмнө нь шийдвэр гаргаж ирсэн хүмүүсээс бол тодорхой хариултуудыг авахыг зорьсон. Тэгэхээр хэлцээрт орох засгийн газрын гишүүд маань энэ сонсголын протоколыг бас нэг бүрчлэн авч үзээрэй. Төр хорооны тайлан санал дүгнэлтийг бол одоо үгсгийг нь бол нэлээд сайн авч үзээрэй гэж хүсэх байна. За тогтоол тусаагүй боловч санал дүгнэлтэнд туссан зүйлүүд юу вэ гэхээр энэ компани засаглалтай холбоотой асуудлуудыг бас авч үзээрэй гэж хүсэх байна. Ер нь бол энэ удаад бол засгийн газар зөвхөн зээлийн хүүг бууруулах хэлцээр хийх даалгавар аваагүй. Ер нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хийх даалгавар одоо ингээд өгөгдөж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо энэ компани засаглалын асуудал, үр өгөөжийг тодорхой томьёолох тухай асуудал, за тэр яригадаад байдаг менежментийн төлбөрийг бууруулах тухай асуудал, давхар татварын асуудал, за тэзүүгээ бас эцэслэн одоогийн шинжилэн батлах асуудал байгаа. Гэх мэтчлэн одоо маш олон зүйлийг хийх ёстой байгаа. За мөн би бас тусгайлан нэг зүйлийг бас засгийн газарт захихыг хүсэж байгаа. Хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөр 6 орчим тэрбум $, болсон байгаа. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын зэрэгцээ энэ зээлийн хүүгийн хуримтлагдсан төлбөр дээр бас тодорхой хэлцээр одоо нэг юг бий болохыг зориорой. Нэмэлт 1 минут жаргалан гишүүн. Тэгэхээр 16 жил өнгөрсний дараагаар бол бид бол одоо тодорхой ахиц дэвшил гарна гэдэгт бол маш ихээр итгэж байгаа шүү. Өнгөрсөн хугацаанд бол улсын хурлаас бол гэрээ байгуулагдахаас өмнө 40-57 дугаар тогтоолуудыг баталсан. За мөн одоо сүүлийн жилүүдэд 92-103 дугаар тогтоолуудыг баталсан. Эдгээр тогтоолуудаа бас харж үзээрэй. За өнөөдөр батлагдаж байгаа тогтоол болон холбогд бичиг баримтуудыг бас харж үзээд хамгийн чухал нь ирэх одоо жилүүдэд Монголын талын өгөөж нь 53%-аас доош буухгүй байх энэ нөхцөл байдлыг манай энэ улсын хурал засгийн газартайгаа хамтраад хийж чадах юм бол энэ бол бидний хувьд бол одоо бас түүхэн гавьяа болно. Тэгжиж дараагийн том төслүүдийн одоо үүд хаалга нээгдэж Монголын бас одоо энэ хөрөнгө оруулалтын орчин сайжирч, бизнесийн орчин сайжирч ингэж цаашаага бид нар урагшлах боломжтой болно гэж харж байгаа. Тэгэхээр хилцээр
хийх хүмүүст бол одоо бас ажлын амжилтыг хүсье.